Сүүлийн статистик тав баримтаар Монгол улсад хавдрын тохиолдлын тоо нэмэгдэж байна. Иймээс хавдрын эсрэг хамгийн үр дүнтэй аюулгүй гаш нөлөө багтаа эмийг сонгох нь зүйтэй байдаг. За манай интермед эмнэлэг нь GSI олон улсын стандартыг хэрэгжүүлдэг эмнэлгийн хувьд үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг нэн тэргүүн тавьж ажилладаг байна. За иймээс бид нар үйлчлүүлэгчтэй аюулгүй гаш нөлөө багтай чанартай эмийг сонгон хэрэглэхийг бол зорддог. За иймээс бид нар эм үйлдвэрлэлийн технологид тавигдаг олон улсын стандарт болох GMP стандартыг хэрэгжүүлдэг улс орнуудын эмийн үйлдвэрээс хавдрын эсрэг эмээ сонгон авч хэрэглэдэг байгаа. GMP стандарт гэдэг нь эмийн үйлдвэрлэл зайлшгүй мөрдүүл зохих, за бүтээгдэхүүнийн зохих дүрм журмын дагуу хийгдсэн, за мөн чанар стандартыг хангасан байна уу гэдгийг үндсэн шалгууруудын хүрээнд шалгаж хэрэглэгддэг ийм стандарт байгаа. Тань эрүүл мэндийн салбарын хувьд судалгаа шинжилгээгээр дэлхийд тэргүүлэгч ба тухайн оронд хавдрын эмчилгээнд хэрэгэлдэг дэвшилтэт технологиор үйлдвэрлэгдсэн 10 гаруй нэр төрлийн химийн эм тариаг манай эмнэлэг сонгон хэрэглэж байна. За энэхүү дэвшилтэт технологиор үйлдвэрлэгдсэн эмийн давуу тал нь гэвэл тухайн хавдрын эстэй сонгомлоор хүрч үйлчилдэг. Ингэснээрээ эрүүл эдсийг гэмтээхгүй байснараа эмийн гаралтай гаш нөлөө харьцангуй багатай эмчилгээний үр нөлөө илүү сайтай байдаг байгаа. Хорт хавдрын эсрэг эмчилгээний нэг төрөл болох химийн эмчилгээ маань химийн эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнд маш их зөвөрүүдийг өгдөг. Энэ нь эсийн түвшинд хүний эрүүл эмгэг эдисүүдийг устгадагтай холбоотой хүнд маань гаш нөлөөнүүд маш өндөрөөр илэрдэг. 50-50-нууд орж ирснээс хойш болохоор эдгээр зөвөрүүд нь энэ хүндээ өгж байгаа гаш нөлөөнүүд нь маш багасаж үр дүн сайтай эмчилгээнүүд болох юм аа. Ингэснээрээ гадагшаа эмчилгээ хийлгэж байгаа өртөг зардал өндөртэй тэр эмчилгээнүүдийг Монголдоо хийлгэх боломж бүрдэж байгаамаа. За манай эмнэлгийн оруулж иж байгаа энэхүү химийн тарианууд маань хамгийн сүүлийн дэвшилтэт технологи болох липосон болон микроаспирин технологиор хийгдсэн гэдгээр бол давуу талтай байгаа. За энэ маань яадаг юм бэ гэхээр эмийн байцхан гадуур тийм липосомын бүрхүүлэг үүсгээд өчтдөг. За ингэснээрээ зөвхөн байс буюу хавдрын эстэй очиж үйлчлэгээ үзүүлдэг байгаа. Яаж ингэдэг юм бэ гэхээр эрүүл эс маань эрүүл эс хоорондын зай бол 10-20 нанометр байдаг. Харин хавдрын эсийн хоорондын зай бол өргөсөж томсоод 200 нанометрээс дээш хэмжээтэй болтлоо томорсон байдаг. Харин энэхүү липосомоор бүрхэгдсэн эмийн байцны хэмжээ бол 80-аас 120 нанометр хэмжээтэй байдаг. Ийм учраас эрүүл эдэсэд нэвтэрч ямар нэг хортой нөлөө үзүүлэхгүй зөвхөн хавдрын эс рүүгээ нэвтэрж орж тухайн байс бол хавдрын эстэй үйлчлэгээ үзүүлдэг юм давуу талтай байгаамаа. За тэгээ мөн эмийн байц маань энэ липосомоор бүрхэгдснээр бие махбодод ороод ямар нэгэн гадны фермент задрахгүйгээр бие махбодод удаан доктортой хугацаагаар хадгалагдаж байс бол хавдрын эстэй тогтмол ингэж үйлчлэгээ үзүүлдэг байгаа. За тэгээ мөн ингэж эрүүл эдэсэд ямар нэгэн хортой нөлөө үзүүлэхгүй байснараа илэрх гаш нөлөөгөө тэр хэмжээгээрээ бууруулж өгч чадж байгаа юм давуу талтай. Манай эмнэлгийн үед гэх юм бол мэрэгсэн эмч, эм зөөч, сувилагч, эм найруулагчийн хамтарсан багуул химийн эмчилгээг бол хүргэж байгаа. За тэгээд химийн тарианууд маань өөрийн гэсэн тийм онцлог шин чанартай байдаг. Тухайн тэр шин чанарт нь тохируулаад мэрэгсэн химийн эм найруулагч маань тухайн эмийг эм зөөчийн хяналтанд дор камерын тусламжтайгаар оруулах янз бэлтгэдэг юм байгаа.